Thank you so much for having me. Намайг хүлээж авсанд баярлалаа. Again, I'm so blessed that my wife could be with me. Тэгээ өнөөдөр бас эхнэр маань надтай хамт ирсэнд би их баяртай байгаа. And for the first time, we brought one of our spiritual daughters. Тэгээ миний сүнслэг нэг охин маань анх удаа биеинд авчирсан байна. She leads the Jesus Revolution Mission Outreaches. За тэгээд Есүсийн сэргэлт буюу гадаад руу явж байгаа тэр бүх аяллыг энэ хүн маань зохион байгуулдаг юм аа. Her name is Sarah. Тэгээ Сара гэдэг нэртэй. She's been a missionary to Romania for 1 year. За Румынд бас нэг жил амьдарч илгээлт эзэн хийсэн байгаа. So I'm glad to be here. За би энд байгаад үнэхээр баяртай байна. If you only knew the journey I had before I came here. За би энд ирэхээс өмнө миний амьдралд юу тохиолдсон тэр аяллаа талаар хуваалцахад мэдсэн бол I almost did not make it. Тэгээ би яг энэ цагт энэ газар зогсож явах байлаа. Because I have some problems physically. За миний би бол нэдээ өвчтөй байгаа. Тэгээ би махад манд шүртэл зарим үед аялах боломжгүй байдаг. And I guess it's just part of getting old. За тэгээд нас өндөр болж байгаа учраас тэгээд амаа гинэ. And we have to live with it. За тэгээд нас өндөр болоод янз янзын юмтайгаа тэгээд амьдрал явна шүү дээ. And the only thing is every time I come to Mongolia, Тэгэд Монголд ирэх цаг хугацаа болгонд it gets colder and colder. ирэх болгонд бүр хүүтрээд байгаа юм яа гэдэг цаг агаар нь бүр л хүүтрээд байгаа юм аа. Every year I'm here, it's colder than the previous year. За тэгээд өмнө жил ирсэн чинь хүүтэн гэж бодсон чи дахиад ирсэн чи бүр хүүтэн болсон байдаг юм шүү дээ. But I see the Mongolians are very warm. За тэгтээ өмнөн дээр монголчуудын хувьд болохоор айгүй дулаахан байгаад байгаа байхгүй айгүй. So thank you for welcoming me. За тэгээ намайг үрсэнд баярлаа. This week is going to be a very busy week. За одоо нэг өдрөөс авахтад маш завгүй 7 хоног эхэлж байна. Not just because we have topics that are made throughout the whole week. За тэгээд бүх 7 хоногийн туршид болох But every сургалтаас time үл хамааран I teach holiness, there's always a struggle. за гадна юмнууд болдог. Би одоо энэ Назирет хүний 2 дахь сургалт буюу ариун байдал гэдэг тухай заах гэж байна. Тэгээд ариун байдлын тухай заагаал эхлэхээр л их олон юм болно доо гинэ. We have one person in our church who attended the Face of Holiness in the Nazarite training. За тэгээ биднээс яг ариун байдалд нүүр тулах гэдэг сургалтыг өөрхөн чуулган дээр хийж явах үед And in the middle, he couldn't stand it. He wanted to go home. тэгээд яасан бэхлээр яг тэр сургалтанд сууж яснаа яг тэр сургалт явж явах дундуур нь л бүр орхиод хаяад явчмаар санагдчихсэн. He was a formerly gay person. Ягаад гэвэл тэр итгэхээс өмнө homosexual буюу гей хүн байсан байна. And when all the issues confronted him, he wanted to quit and just go home. Тэгээд яасан бэ гэхээр яг тэр бүхэл бузар муу бэлгийн харилцааны чиг хандлагын түүнийг яг тэр ариун байдал дотор байлахаас аваад гаргаад явуулмаар байсан. Нүүр тулмаар байсан. He wanted to understand what it is when he say God is holy. За тэгээд яг тэр бурхан бол өөрөө ариун юм а гэдгийг ойлгох тэр үед түүний бодол санаа So he өөрчлөгдсөн ба. stayed and continued and finished it. Тэгээд тэрийг ойлгосон учраас яг дундаас нь явчмаар байсан шүү дээ. Харин тэгсэн ч гэсэн тэрийг ойлгосон учраас үлдээд бүрэн суугаад бүрэн ойлгосон баг. And now he is completely delivered from homosexuality. Тэгээд одоо тэр ижил хүүсний чиг хандлагаасаа бүрэн өөрчлөгдсөн юм аа. And he studied, became a doctor in counseling. Тэгээд тэр доктор зэрэгээ сураад тэгээд бүр зөвлөгч болсон ба. So he has been counseling so many young people who struggles in the same problem. Тэгэхээр одоо яаж байгаа вэ гэхээр одоо яг өөртөө нь адилхан байсан асуудалтай байсан хүмүүс тэр зөвлөж байна. So I do encourage people, even though if you're not a young person, this is not a young person's conference. This is for everyone. Гэхдээ үнэндээ бол тэ энэ Назирет сургалт нь болохоор зөвхөн залуучуудад хийдэг сургалт бол биш ээ. Энэ бүх насныханд зориулсан сургалт байгаа. You'll never find any other conference in the world that teaches this. За тэгвэл та дэлхийн ямар ч газраас яг энэ шиг конференцийг бол олж харж чадахгүй. Яг ийм зүйл заадаг конференцийг олж мэдэхгүй юм аа. But you should pray to finish it. Тэгээд та харин энд ороод сурыг шийдсэн бол та дуусгах хэрэгтэй. The message this morning can actually be an introduction to holiness. За тэгээд өнөөдрийн миний заах зүйл болохоор яг ариун байдлын өмнөх одоо оршил юм аа. I will talk about the fear of the Lord. Тэгээ би өнөөдөр та нартай юу ярихыг хүсэж байгаа вэ гэхлээр эзнээс эмээх үг ярьж байна. Ярмаар байна. In Proverbs chapter 3 verse 7, За сургаалт өгс номны 3 дугаар бүлгийн
3 verse 7. 3 to 7. Okay, that's not here, then I have to go back. За сургаалт төгс номны 3 дугаар бүлэг дээр бүдэр очицгоё. Do not be wise in your own eyes. Fear the Lord and depart from evil. 3-7 дээр. За 3-7 дээр юу гэж байгаа вэ гэхлээр бүдэр эндээс харъя. Now, Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол эзнээс имээ, ёрын мугаас ирэг гэж хэлсэн байна. this is so important. Тэгээд энэ ишлэл бол маш чухал юм аа. A group of researchers studied about in America that the last 23 years, 40 million Americans left their Christian faith. За Америкт сүүлийн жилүүдэд 40 сая хүмүүс итгэлээ алдсан байна гэдэг судалгаа гарсан ба. And people ask, why did they leave? Тэгээд хүмүүс асуусан яагаад тэр итгэл үнэмшлээ орхио явчваа гэж асуусан. In the book of Thessalonians, it says that there will be a great falling away. За Тесалоник номон дээр юу гэж бичсэн бэ гэхлээр эцсийн өдрүүдэд үнэхээр шүүлт ирэх болно гэдэг тухай яригддаг. Now, there is a revival happening in Europe among the young people. Тэгээд бас сэргэлт ирэх болно гэдэг тухай ярьдаг. Одоо Европт яаж байгаа гэхлээр залуучуудын дунд маш том сэргэлт ирж байгаа. Pastor Tom was sharing with me about what is happening all over Europe. Тэгээд Том пастор надтай хуваалцсан бэхлээр Европ тэр чигтээ гайхалтай зүйл болж байгааг. It's also happening in England and many parts of the world. Англид дэлхийн аягүй олон газруудад энэ сэргэлтүүд болж байна гэдэг тухай ярьж байна. Thousands and thousands of young people are coming to the Мянган Lord. залуучууд эзэн рүү эргэж ирж байна. Амен. But the question in my mind is, Харин миний толгойд ямар асуултын тэмдэг байгаа вэ гэхлээр will they stay in the Lord? харин хичнээн сая мянгуулаа ирсэн ч тэд эзэн дотор байсаар байх уу, эзэн дотор үлдэх үү гэдэг л асуулт байна. Because the research says 40 million left the Lord. Тэгтэл хамгийн сүүлийн судалгаагаар Америкт 40 сая хүн итгэлээ орхичээ гэсэн судалгаа гарч. So what I will share with you, I believe, is the key for us to stay in the Lord. За тэгвэл би тань нэгэн түлхүүрийг зааж өгье. Бурхантай хамт итгэл дотроо бат зогсож чадах тэр түлхүүр юу вэ гэхээр We need to understand бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. the fear of the Lord. Бурханаас эмээх үг бид ойлгох хэрэгтэй. Let me try to explain it in a very simple term. За маш энгийн аргаар би танд энийг зааж тайлбарлаж өгье. We should, number one, treat the fear of the Lord as our treasure. Тэгээд эзнээс эмээх нь бол миний үнэт зүйл гэж бүгдээ ойлгох хэрэгтэй. In Isaiah 33 verse 6, Исая номны it says, He will be the 33-6 sure дээр foundation for your times, a rich store of salvation, wisdom and knowledge. The fear of the Lord is the key to this treasure. Амен. За Исая номны 33-6 дээр ингэж хэлсэн байна. Тэр чиний цаг хугацааны батсуур бөгөөд мэрэгэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн эзнээс эмэхэн түүний эрдэнсийн сан билээ гэж хэлсэн байна. All the treasures mentioned in the scripture. Тэгэхээр ишлүүдээр байгаа үн цэнтэй эрдэнэс гэдэг үг нь Salvation, wisdom and knowledge. тэгэхээр энэ дэр юу ч хэлж байгаа гэхээр аврал, мэрэгэн ухаан эзнээс эмэхүүд дотор байгаа эзнээс мэдлэг дотор байгаамаа гэж хэлсэн байна. The key is the fear of the Lord. Тэгэхээр эдгээр зүйлс нь хамтдаа эзнээс эмээхүн тэр түлхүүр нь юм а. Эрдэнсийн түлхүүрчин эзнээс эмээхүн байна гэж хэлсэн. So what is a treasure? What do you do with the treasure? За, танд эрдэнэс байвал та эрдэнсийг яах юм? You protect the treasure. Тэ эрдэнэсээ нууц газар авчиад хадгалаад лацтаад тавина үстэй. You value the treasure. Тэгээ та үн цэнтэй тэр эрдэнсийг бүр үнэл цэнийн мэдэрнэ үстэй. Many times you put it in a safe deposit or safe box. За, зарим үе та нар бүр хайрцаг нь тэгээд юунд хийдэг вүлээ? Цэпэнд хийдэг те. And we put alarm systems around the treasure. За тэгэн гутаа нөө цэф дээр ингээл хүн хүрэн гутал ингээл сигнал дуграал те аларм тавьчин үстэй. See, the fear of the Lord is your treasure. Тэгэхээр энэ дээр юу ч хэлсэн вүлээр эзнээс эмээхүн эрдэнэс гэж хэлж байгаа юм байна. Тэгэхээр эрдэнэс гэдэг чинь таны дотор байгаа юм байна гэсэн үг. You know, there was a time in the 1970s that there's a slogan that came out on the t-shirts. It says, "No fear." За тэгээд 1987 онд нэгэн подолкон дээр бичээстэй нэг подолк хийвсэн. Тэр нь бүү гэсэн. So we have a generation that wants to eradicate and remove all fear. Тэгээд тэр үед 87 онд байсан залуучууд яасан гэхээр бүх айдсуудыг
өөрсдөөсөө зайлуулна гэж тунгаглаж байсан. But not all fear is bad. Тэгтээ бүх айдас бол муу гэсэн үг биш юм аа. Sometimes we need a healthy fear. Тэгээ зарим үед бидний дотор нэг эрүүл айдас, имэц байх хэрэгтэй юм If you аа. want to drive a car, you may have to make sure the brakes would work and there are lights. Тэгээд та машин барьж явж байхдаа нөгөөх тоормс чинь сайн ажиллаж гэнэ үү, гэрэл чинь асж гэнэ үү гэдгийг шалгах чинь чухал штэ. Бас ажиллахгүй бол яана гэж айх чинь бас чухал. Or you can have a terrible accident. Хэрв та тэгж шалгаж тэгж имэц дотор тэрийг байнга шалгахгүй бол хэрв таны тоормс ажиллахгүй бол та маш аюултай осолд орно. That's a healthy fear. За энэ бол эрүүл айдас буюу имэц. But there is a fear that removes all fears. За тэгээд нэг айдас бүх айдсыг зайлуулдаг нэг айдас байдаг. Энэ бол It's the fear of the Lord. энэ бол эзнээс эмээхгүй юм аа. If we understand this, it will remove all kinds of fears in our lives. Үнэн дээр бол эзнээс эмээхүү одоо англи дээр болохоор айдас гэж орчуулдаг. Гэхдээ монгол дээр бол имэц гэж орчуулдаг. Тэгэхээр эзнээс эмээхүү таны дотор байхад таны дотор бүх бусад айдас зайлж идэм юм а гэж хэлж The second thing about the fear of the Lord, it is for our protection. байна. Тэгэхээр эзнээс эмээхүү нь бидний дотор байхад биднийг бас хамгаалж идэм юм а гэж. It's not fear from punishment or God's judgment. Тэгэхээр энэ эзнээс эмээн ихлээр тэ эзэм нь одоо надад шүүгээл намайг одоо шийтгэндээ гэж айж байгаа айдас бол биш юм аа. God wants to protect us, and the only way He can protect us is if we have the fear of the Lord. Хэрв бид эзнээс эмээхүүн бидний дотор байгаа шалтгаан юу юм бэ гэхлээр Бурхан намайг хамгаалахын тулд эзнээс эмээхүг миний дотор тавьж өгсөн байдаг. I'll give you an example. За тэгээ би та нарт нэг жишээнүүдийг өгөх болно. Moses with the Israelites in Egypt. За Мойсе болон Израильчууд бол Египтэд байсан тэр цаг үеийг энийг харуулж болдог. When the Israelites, they were abused, they were treated as slaves. Израильчууд Египтэд байхдаа боолчлогдсон, задуулсан, нүдүүлсэн, яг л боолын амьдралаар амьдарч They have no байсан. freedom, they're always Ямар ч punished. эрх чөлөө байгаагүй дандаа шийтгэлийн дараа шийдгэлтэй The байсан. Egyptians treated them very, very bad. За Египтчүүд үнэхээр Израильчүүдийг дэндүү бузар муугаар доромжилж байсан юм аа. They are the poorest in Egypt. Тэгээд хамгийн Египтэд амьдарч байгаа хамгийн ядуу хүмүүс Израильчууд байсан юм аа. But how come when they left Egypt, Тэгээд тэд Египтийг орхин гарах үед they always told Moses, I would rather go back to Egypt. тэгээ айгуу сонин замын туршид болж байгаа нөхцөл байдал Израильчууд юу гэж хэлжсэн гэж өө би Египттэй байх байсан. Египт рүүгээ буццгаая гэж ярьжсэн. Even if they suffered in Egypt, always they told Moses, I would rather to go back in Egypt. Тэгээ боддоо тэгээ Египтэд байхдаа ямар хүний адгийн бүр хамгийн доод нийгмийн доод хэсэгт амьдарч исэн мөртлөө одоо гомдлохтой дандаа би Египтэд байсан бол дээрсэн. Би Египт рүүгээ буцмаар байна гэж хэлжсэн. Compare them with Moses. Тэгээд Мойсетэй харьцуулж исэн. Moses lived in the palace. Харин Мойсе бол яасан бilé хааны гүнжийн хүүхэд болоод тэр хаан өссөн палестин цом ордонд өссөн. Баярлалаа. And he could everything he wants. Тэг үнэндээ бол тийм Мойсе хүссэн бүх зүйлээ авч исэн бүх зүйл нь хангалттайгаар амьдрсан шүү дээ. If today he'd probably have Lamborghini or Ferrari or whatever car he wants. Яг хэрэв одоо орчин үед те Мойсе тэр хааны ордонд амьдарч байсан бол орчин үед одоо Ferrari тэр айгүй лаг үнэтэй машиныг унжсэн байхаа. He could have a nationwide party every day if he За wants. магадгүй тэр хүссэн бол баг үндэснүүдийн хүмүүсийг авчираад маш том парти буюу баяруудыг тэмдэглэж байсан But in байхаа. spite of the very wonderful life Moses had in Egypt, Тэгээ үнэндээ бол Мойсе Египтийн хамгийн дээд зэрэглэлийн амьдралаар амьдарч исэн нэгэн байсан. never once did he say, I would rather go back in Egypt. Тэгтэл нөгөө хүмүүсээс Мойсе шал өөрөөсөн. Амьдралынхаа зовлон бэрхшээл дундаа тэр би Египт рүү буцаж явмаар байна. Би Египтэд амьдрмаар байна гэж хэлээг байхгүй He юу? never said that. Хизээч тэгж хэлээгүй. He always wanted to see the presence of the Lord. Харин тэр зөвхөн Бурхны оршихуйг эрен хайжсэн нэгэн байсан. What's the difference between the Israelites and Moses? За тэгэхээр Израильчууд болон Мойсе хоёрын энэ хоёрын ялгаа нь юу вэ? Moses experienced the burning bush. Яагаад гэвэл Мойсе эзний шатаж буй ботны хажууд Бурхны оршихуйг амтсан тэр нэг юм. Something was given to Moses in that burning bush. Яг тэр цаг үед тэр шатаж байгаа ботны хажууд байхдаа Бурхан түүнд нэгэн зүйлийг өгсөн баг. I believe
Би итгэж the байна. fear of the Lord. Яг тэр үед Мойсе Бурханаас эзнээс эмээх үг авсан юм аа. So there's a story in Exodus 19 За тэгвэл гитлэх номон дээр 9-р 19 дээр юу гардаг вэ гэхээр Moses told the Israelites, I'm going to give you that same experience I had with the burning bush. би хараа та нарт те энэ 19-р бүлэг дээр юу ч хэлээд би та нарт яг тэр шатаж байгаа бутны хажууд зогсож байхдаа мэдэрчээсэн тэр зүйлийг би та нарт өгмөр байна. He says, you're going to meet Yahweh, you're going to meet God. Чи үнэхээр Яваатай уулзах болно. Чи Бурхантайгаа уулзах болно шүү дээ гэж хэлсэн. So prepare yourself. Тэгэд өөрийгөө бэлт гэж хэлсэн. Consecrate yourself. Тэг өөрийгөө ариун байдал бэлдээ гэж хэлсэн. And you know, the process of getting ready, they had to be purified and all of that. За тэгээ яасан бэ гэхээр цаг хугацаа өнгөрөөл эзний цэвэршүүлэлт болоод цаг өнгөрөх тэр цаг үедэд And God says, I'm going to come down in Mount Sinai тэгээд тэр хэлсэн би Синай уулан дээр бууж ирэх болно to гэсэн. reveal myself to the whole people of Israel. Бүх Израильчуудад би өөрийгөө илчлэхийн тулд би ирэх болно гэж хэлсэн. And Moses wanted the people to be excited. Тэгээд Мойсе тэр хүмүүст энийг хэлж байхдаа тэр хүмүүсийг баярлах багтаа гэж батсан. And you know the story that when God came down with thunder and lightning and fire, Тэгтэл та нар түүхийг мэдж байгаа шүү дээ 19 дээр тий. Нөө нэг бурхан чин өөрийн сүр хүч жахлангаараа бууж ирсэн чин the people run away. тэгсэн чинь хүмүүс айгаад зогтцсон. They were scared. Тэд үнэхээр айсан. Now, I want you to listen to what Moses said. Харин одоо Мойсе юу хэлсэн бэ гэдгийг би таныг Exodus хараасан. 20 verse 20. За, Гитлэл номны 20 дээр ингэж хэлсэн байна. There's a play of words and I want you to be able to read through the words. Тэгэхээр эзний хэлэгдсэн энэ нүгийг та нар бас өөрсдөө нүдэрээ хараад уншаасаа гэж хүсэж байгаа And маа. Moses said to the people, do not fear, for God has come to test you, that his fear may be before you so that you may not sin. За, 20 дээр ингэж хэлсэн байна. Мойсе ард түмэнд бүү ээ. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн түүнээс эмээхүн та нарт байж та нарыг нүгэл бүү үлдээсэ гэсэндээ ирсэн юм аа гэв. If you read it says, do not fear, so that his fear may be in you. За, тэгээ хэлсэн. Бүү ээ. Магадгүй эзнээс эмээхүн таны дотор байгаа. And that will be the test. Гэдгийг шалгаж байгаамаа гэж хэлсэн. If you understand the difference between just being scared and the fear of the Lord. Тэгэхээр хоёр өөр зүйл байна. Нэг бол Бурханаас айгаад айдас дотор амьдрах, нөгөөх нь Бурханаас эмээхүү дотор байх уу гэдэг. Хоёр өөр зүйлийн тухай. Don't be scared, but you will receive the fear of the Lord. Тэгээд энэ дээр юу ч хэлсэн гэхээр бүү ээ харин Бурханаас эмээхүүг өөрийнхөө дотор аваа гэж хэлж. If a person is scared of God, it's because he has something to hide. Хэрв хэн нэгэн айж байгаа юм бол дотор нь түүнээс нуух нэг зүйл байгаа учраас л айж байгаа. When Adam and Eve sinned, what did they first do? They ran away from God. Хамгийн анх удаа яасан бэлээ? Адам, Ева хоёр гим нүгэл хийсэн тэр цагт тэр хоёр Бурханаас нуугдсан ба. But the person who fears God has nothing to hide. Харин Бурханаас эмээгч нэгэн дотор бол Бурханаас нуух юу ч байхгүй. I want to ask you, brothers and sisters, don't be scared of God, but Amen. receive the fear of the Lord. Тиймээс ах түнрээ Бурханаас айх хэрэггүй. Харин Бурханаас эмээхийг зүрх сэтгэлдээ хүлээж аваасай гэж хүсэж байна. Fear of the Lord is also the fountain of life. Үнэндээ бол эзнээс эмээхүн таны амиас чинь гарч байгаа тэр ундраг юм аа гэж хэлж байгаа. Proverbs 14:27. За, Сургаалт үгс номны 14:27 дээр ингэж хэлсэн Now байна. this is very interesting. За, энэ бол үнэхээр сонирхолтой ишлэл. Fear of the Lord is the fountain of life to turn one away from the snares of death. Эзнээс эмээхүн амийн ундраг үхлийн зангаас энэ нь зайлуулдаг гэж хэлсэн байна. So it's the source of all life. Энэ бол бүх амьдралын тэр үндэсчин болж таарад байна. And it is your protection from the snares of death. Үхлийн зангнаас таныг холдуулна гэж хэлж штэ тий. A snare is always hidden and it's always effective. Яагаад гэвэл занг үргэлж нууцлаг байдаг үсттэй. Тэгээд нөө зангчин амтыг занг буюу хавхыг ярьж байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан тэр нууцлаг байдлыг хэрэг та түүнд айхгүй эзнээс эмээх бол орно гэсэн утгатай. In order to have a trap, you have to have a bait.
Тэгэхээр одоо нөгөө нэг хавхны тухай ярьж байгаа. Хэрэг хавхаагаа л энэ нууцлаг And байдаг. Satan always sets snares and traps for people to fall. Харин муу ерэн сүнс хүмүүсийн амьдралд үргэлж зангыг, хавхыг нууцаар авчирдгаа гэж хэлж. This verse says that the fear of the Lord constantly flows life in it and prevents you from being ensnared to death. Тэгтэл энэ ишлэл дээр юу гэж гинэ үү? Эзнээс имээхүн танаас амийн голыг ундаргаал, урсгаал байгаа учраас нөгөө занганаас таныг хамгаалж амаа гэсэн үг. Today, all over the world, many leaders are falling left and right. Тэгээд яаж байгааг бол маш олон удирдагч нар одоо энэ дэлхийд даяар баруун зүүн тийш унсаар байна. Now, I would like to say to us, brothers, we can all fall. Тэгээ би танаар нэг зүйлийг чи бид бүгдээрээ унах боломжтой All of байна. us have a potential in falling. Тэгээ яагаад гэвэл бидэнд унах тийм боломж дандаа л байж идэг юм аа. But the fear of the Lord will keep us from falling. Харин Бурханаас имээхүн бидний гим нүгэлд унахаас хамгаалж идгээ гэж хэлээд байна. It says in Jude chapter 1 verse 24, Юда номны 1:24 дээр ингэж хэлсэн байна. God who is able to keep you from falling and to bring you faultless and joyful before his glorious presence. Та нарыг бүдрэхээс хамгаалж өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгээр сэвгүй зогсоож чадах түүнд гэж хэлсэн байна. So we can all fall, but God can keep us from falling. Бид бүгдээрээ унж болно. Гэвч Бурхан биднийг унахаас хамгаалж идэв юм аа. If you fall, it's because you lost the fear of the Lord. Та хэрэг гим нүгэлд унж байгаа бол таны дотор Бурханаас имээхүн байхгүй болцсон байна гэсэн үг. So let's give you a definition of what the fear of the Lord is. За тэгвэл эзнээс имээхүгийн тодорхойлтыг бүгдээрээ Let's read it sentence by the fear of the Lord is to stand in awe of him. Тэгэхээр эзний оршихуд түүнтэй хамт зогсно гэдэг нь эзнээс имээхгүй юм аа. It is to honor, tremble, revere and esteem and respect. Бурхныг бүх зүрх сэтгэлээрээ эрен хайж, хүндтгэн гэдэг чинь түүний сэмэхгүй юм аа. Value him more than anything else or anyone in your life. Амьдралд чинь байгаа бүхнээс илүү эрхэм нэгэн Бурхныг болох нь энэ нь эзнээс имээхгүй юм аа. If anyone is a fear of the Lord, he will love what he loves and he will hate what he hates. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хэрв та эзнээс имээхгүй таны дотор байгаад Бурхны үзэн ядаж байгаа зүйлийг та үзэн ядаж, түүнийг хайрлаж байгаа зүйлийг та хайрлах болно гэсэн үг. So when somebody comes to me and says, "Oh, I don't like those Christians because they don't believe in God, I hate them." За, зарим хүмүүс ингэж ирээд хэлдэг те. What they say? Yeah, if they say that, "Oh, I don't love those non-Christians," sorry. They don't love the Lord and I hate them. За, тэг хүмүүс амьд ирээд надад ингэж, тэд сэтгэгч биш. Би тэднээс үнэхээр үзье яаж. Би тэнд дурггүй. And that гэж person хэлж байгаа бол does not have the fear of the Lord. надад ирээд тэгж хэлж байгаа. Тэгтэл тэр хүний дотор эзнээс имээхүүс байхгүй. But because how many of you know God loves sinners? Тэгээд та яагаад гэвэл тэр хүн нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Бурхан гим нүгэлтэй хүмүүст хайртай юм а гэдэг. He does not love the sin, but he loves the sinners. Бурхан гим нүгэлд нь хайртай гэж хэлээгүй. Бурхан гим нүгэлтэй хүнд хайртай гэж хэлж байна. There's one story that happened in America. За, Америкт нэгэн түүх болсон. Many years ago, there was a famous evangelist. Айгүй олон жилийн өмнө маш алдартай сайн I мэдээ used to тарагч watch him байсан. on television. Би түүнийг үргэлж зургатаар үздэг байлаа. Wonderful preacher. Үнэхээр гайхалтай номлогч. Every time he preaches, he cries. Тэгэл тэр номлож байхдаа ингээл зэрэг цагт уйлдаг байлаа. Then after so many years, he became so rich. Тэгээ тэр маш олон жилийн дараа тэр маш баян болсон. And then he was accused of using the money falsely that he receives from the people. Тэгээ хүмүүсээс авсан тэр санхүүгээ буруу зүйлд хэрэглэсэн гэд тэр буруутгагдсан байгаа. Was brought to court and was found guilty of fraud, 45 years in jail. Тэгээд шүүхэд очин сүүх түүнийг буруутай гэж хэлсэн 44 жилийн туршид шоронд орохоор болсон. Later on, one of the leaders visited him. Тэгээ сүүлд нь нэгэн удирдагч түүн дээр очиж And says, очисон байгаа. "Brother, what happened to you? Тэгээд ах минь ээ, яг түүн танд юу тохиолдож байгаа тэр үед? When did you stop loving Jesus? Та хизээ Есүсийг хайрлахаа болчихваа гэж. You stole a lot of money from the people." Та хүмүүсээс маш их мөнгө хулгай хийсэн байж And you know what тээ. he said? Тэгсэн чинь тэр юу гэж хэлсэн гэж? "I never stopped loving Jesus." Би үнэндээ Есүсийг хайрлахыг хизээж зогсоогүй маа. And the visitor says, "No, you even committed adultery. Бүр та завхаарлын гим нүгэлт хүртэл та You must have завхаарсан байж тээ. stopped loving him."
Тэгэхээр та ингэж гим нүгэл хийсэн бол та Бурхныг хайлгаа болсон л гэсэн бид And he says a very powerful statement. Тэгээд тэр нэгэн айгу хүчрхэг одоо үгийг түнд хэлсэн. I never stopped loving Jesus, Би хизээч Есүсийг хайрлахаа бол зогсоогүй маа. but I lost the fear of the Lord. Харин би эзнээс эмээх үг зогсоосон юм аа. And it says there are Имийнхээ болсон юм аа. millions of Christians today. Өнөөдөр заяа сая итгэгчид үнийг They хийж. say they love Jesus, Тэд хэлдэг Иесээ би танд хайртай. but they don't have the fear of the Lord. Харин тэдний дотор эзнээс эмээх хүн л байхгүй багт. Brothers and sisters, Ах дүүс нар минь ээ. it is the most powerful concept that if you understand it, it will protect you your whole Та life. эзнээс эмээх үг бүрэн ойлгох үед энэ ойлголт чинь таны амьдралыг бүхэлд чинь хамгаалах юм аа. It says in Psalms 25, verse 14, Тэгээд дуулал номны 25:14 дээр ингэж хэлсэн байна. the secret of the Lord is with them that fear him. He will show them his covenant. Эзний андлал өөрөөс нь эмээгчтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ гэж хэлсэн. So the fear of the Lord is friendship with God. Тэгэхээр энэ анд гэдэг үг байгаа үстэй. Тэгвэл Бурханаас эмээх гэдэг чинь түүнтэй анд болно гэж Of хэлж байна. course, God is our friend. Тийм ээ, тэр бол угаасаа л бидний Of найз course, шүү гэж хэлж God байна. is our Father. Тийм штэ ойлгомжтой. Бурхан аав бол бидний аав гэж бид But the ойлгож байгаа. thing that defines our relationship with God in friendship is the fear of the Lord. Тэгэхээр яг үнэндээ бол нөхөрлөлийн гол ялгаа нь нэгнээсээ эмээхүүд оршиж байгаамаа гэсэн үг. He shares you his secrets. Тэгээд тэр нууцаар таныг хайж идэг. He shows you his covenant. Тэр өөрийнхөө гэрээг танд илчилж харуулж идэг. Friendship with God is reserved for those who fear him. Тэгэхээр Бурхантай найз байна гэдэг энэ нөхөрлөл нь Бурханаас эмээж байгаа тэр нэгэнд л байх боломжтой. Everybody can say, I'm created by God, so I'm a child of God. Тэгээ хүн бол ингэж хэлж байна. Би бол Бурханы бүтээл. Би бол Бурханы хүүхэд гэж хэлж болно. But not everyone is a friend of God. Харин гэхдээ хүн болгон түүний найз байдгүй маа. Jesus says in John 15:14, За, Иохан номны you are my friends if you do what I command. Иохан номны 15:14 дээр юу ч хэлсэн бэ? Чи бол миний найз. Би чанд бүх зүйлээ зориулна гэж хэлсэн байна. Just one story in Genesis chapter 18. За, тэгвэл бас нэг түүхийг яриа. Эхлэл номны 18 дээр ингэж гарсан байдаг. God says, I have to destroy Sodom and Gomorrah. Тэгээд Бурхан Содом Гоморог устгахаар шийддэг тий. But God says, maybe I should share it with my friend Abraham first. За тэгээд тэр юу ч хэлсэн бэ гэхээр Бурхан би өөрийнхөө найз Авраамд Содом Гомород юу хийж байгаагаа хуваалцна гэж хэлсэн. Of course, brothers, I'm paraphrasing. За тэгээ миний одоо ярьж байгаа юм жоохон гайхуулж иж магадгүй. It's not the Bible according to Jerome. Тий, энэ бол Жеромын уншдаг Библиэр байгаа биш үү? But he was saying, I wanted to share it to Abraham first. За тэгсэн чинь тэн дээр би өөрийнхөө найз Авраамд эхлээд юу хийх гэж байгаагаа хэлье гэж And хэлсэн. Abraham had this idea. Тэгээд Авраам ингэж хэлсэн. Lord, would you kill all the people in Sodom and Gomorrah if there are 50 righteous people? Тэгээд нөгөө найз Авраам нь Бурханд юу ч хэлсэн бэ гэхлээр хэрв Содом Гомород 50 зөвхт хүн байвал та Содом Гоморог устгах уу гэж хэлсэн. And God says, great idea. Хөө, Let's not тэгээд- destroy Sodom for 50 people. Тэгээ Бурхан хэлсэн те гайхалтай санаа байна. За хэрв 50 хүн яг байх юм бол би Содом Гоморог устгахгүй гэж хэлсэн. And you read the conversation. За тэгсэн чинь одоо харилцсан яриа энэ дотор явагдана. It's a conversation between friends. Тэгээ энэ бол ердөөсөө энэ харилцсан яриа зөвхөн найзуудын дунд л яригддаг яриа байхгүй юу та. Of course, God knows there are not many righteous people in Sodom. Яг үнэндээ бол Бурхан Содом Гомород 50 хүн байхгүй гэдгийг But he мэдчихэл байсан. plays a role before Abraham. Гэхдээ үнэндээ найз Авраамынхаа хэлж байгаа үгэнд л Бурхан ийдгээр хариулж байгаа And байхгүй юу? Abraham negotiates. Тэгээ бүр юу яадаг те negotiate мэднэ. Maybe 40. Тэгээ юу ач гэсэнтэй нөө нэг одоо тэд байвал гэд хилцэж хэлсэн. That's why I think Abraham is a Filipino. You know, За миний бодлоор энэ Авраам Филиппино хүн байсан байгаа гинэ. he liked to negotiate. Хямдхан. Тэр ч одоо юу гэдэг вэ? Монгол үг нь And хайчих. then until it reaches 10 people, За тэгээд бүр явсаар байгаад тэгээд 45 болоод 30 болоод тэгээд явсан and доош God явсан. kept saying, "Good idea, good idea." Тэгсэн чинь бурхантай бүр ингээ яг найстаа шүү. Сайн байна. За 35, за магадгүй 20 тэгэл яваал гэсэн. I think God was demonstrating in that conversation
За яг үнэндээ бурхан энэ харилцан яриаг хийхийг If you have зөвшөөрсөн the ба. fear of the Lord, you become His friend. Тэгээ бодолтой хэрэг таны дотор бурханаас эмээхүү байх юм бол та зүгээр бурхантай зүгээр л харилцан ярилцсан. Now, there's another righteous person in Sodom. His name is Lot, which is the cousin of Abraham. За тэгтэл энэ дотор энэ одоо түүхэн дотор нэг зөв түүний тухай ярьж байгаа. Энэ бол Лот байсан. The New Testament says that Түүний үеэл нь. Lot was a righteous person. За тэгээд энэ Лот гэдэг хүн бол зөвхт хүн гэж тооцогдчихсэн. But Lot never had a conversation with God. Харин Лот Авраамаас нэг өөр зүйл нь хизээж бурхантай харилцан ярилцаагүй He маа. didn't know that in 24 hours, the whole city will be destroyed. Лот мэдчихсэн 24 цагийн дотор одоо бүхэл бүтэн хот сүрхэж So байгааг мэдчихсэн. you have two righteous persons, За энд хоёр зөв түүний тухай байна. Abraham and Lot. Нэг нь Авраам, нэг нь Лот. But Abraham was a friend of God Харин Авраам бол жинхэнэ бурхны найз байсан. because he had the fear of the Lord. Харин түүн дотор жинхэнэ бурхнаас эмээх хүн байсан. Lot was righteous, Лото зөв хүн байсан. but he had no fear of the Lord. Харин түүний дотор найз эзнээс эмээх бол байгаагүй маа. And God reveals to Abraham, his friend, all the plans. Тэгээд өөрийн найз Авраамд бурхан бүх төлөвлөгөөгөө ярьсан. So fear of the Lord is friendship with God. Тэгэхээр бурхнаас эмээх хүнд байна гэдэг нь бурхантай харилцах найз нөхөрлийн харилцааны It also юм аа. means to tremble in his presence. Тэгэхээр бурхны дотор бүрэн бууж өгнө гэсэн утгатай юм. Psalms 87 verse 7, 89 verse 7, God is greatly to be feared in the assembly of the saints and to be held in reverence by all those around him. За, дуулал номны 89-ийн 7 дээр ингэж хэлсэн байна. Ариун хүмүүсийн чуулалд бурхнаас эмээн. Түүнийг тойрох бүхнээс тэрээр аваа болоод сүрдмээр гэж хэлсэн байна. Have you ever trembled in his presence? Та агуу түүний сүрж авлан дотор орж үтсэн үү? Have you ever felt like every part of your body will tremble because God is there? Бурхан тэнд байгааг та мэдрээд тэ түүний сүрж авланд ингэж орж таны бие махбод бүр түүнийг мэдэрчээсэн үү? Well, we had our experience in Jesus Revolution. Биднээс бол Есүстэй хамт илчилт илэрхийл дотор энийг харж We had a ирсэн. youth gathering in one of the cities. Тэгээ манай улсын аль нэгэн хотод биднээс эзний өмнө ирээд эзний оршууд дотор сууж байгаа Maybe үед around 2,000 young people were there. тэнд магадгүй 2000 залуучууд байсан юм аа. So the worship team was playing. Тэгээд магтаалынхан All of a магтажсэн. sudden, the presence of God came down from the roof all the way down. Гинт тэр байшны таазаас эзний оршихуу бидний дээрээс бууж ирээ шал руу ингэж бууж байгааг бид Worship мэдэрсэн. leader stopped singing. Тэгээд магтаалын удирдагч маань дуулахаа байсан. The guitar player stopped playing. Тэгээд гитар тоглож байгаа хүмүүс тоглохоо байсан. Everybody on the stage stopped. Тэгээд бүх тайзан дээрсэн хүмүүс магтахаа байсан. And they just all knelt down and wept and wept and wept. Тэгээд зүгээр л эзний өмнө сүхэрд суугаад уйлал байсан. Now, we are several pastors on the ground. Тэгээ бас тэнд хэдэн пасторуд байсан биднээс хүртэл And they asked me, эзний Jerome, өмнө what is суугаад happening? What is happening? суусан. Тэгээд тэр хүмүүс ирээд "Хүүе Жером яг юу болоод байна? Юу болоод байна?" I said, let's гэсэн. just wait, I said. За тэгээ би тий пасторуд хэлсэн байж байгаарай хүлээгээрэй. Нэг юм болж ир All the young хүлээгээрэй. people were standing because there were no chairs. Тэгээд бүх залуучууд зогсчихсон. Яг л тэнд нөөс санал бол байгаа. All of a sudden, all the young people started to fall backwards. Тэнгууд яасан бэ гэхээр хинч хүрээг байхад тэнд байсан нөгөө мянган залуучууд гинт хоошоо унаад. From the front all the way to the back. Тэгээд бүх өмнө зогсчихсэн залуучуудаас хамгийн хойно зогсож байгаа залууд ханараад хоошоо It унсан. was like a wave coming from the stage all the way to the Яг back. л нөгөө тайснаас нэгэн тэг хүрхрээ маш хүчтэй давлгаа ингэж бууж ирж байгаа юм шиг хошоо. Some of the young people were never touched by the pastors. Үндэ бол ихэнх залуучууд нь пасторудаас гар хүргэлт тэнд байгаагүй. They just kept falling. Тэгэл зүгээр энэ тэндгүй унаалсан. All the pastors were scared. Nobody wants to go up on stage. За тэгээд пасторд бол үнэхээр эзнээс айсан. Тэгээ бас тэр тайз руу хинч гарахыг хүсээгүй. I felt it was the fear of the Lord. Тэгэхээр энэ бол эзнээс эмээх хүмүүсийн дээр ирж байгааг би харсан. And we trembled at his presence. Тэгэхээр энэ юу гэхээр эзний агуу тэр сүрж ахлан дотор хужигдж байгааг харсан юм аа. Isaiah 11:2-3 says, Исая номны 11-ийн 2-3 дээр ингэж хэлсэн байдаг. The Spirit of the Lord shall rest upon him, Jesus, the Spirit of wisdom and understanding, the Spirit of counsel and might, the Spirit of knowledge and the Spirit of the fear of the Lord. His delight is in the fear of the Lord. Эзний сүнс, мэрэгэн ухаан, ба ухаарлын сүнс, зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, мэдлэг хийгээд эзнээс эмээхүн сүнс түүн дээр оршин. Таал нь эзнээс эмээх үед тэр
нүдэндээ үзэгдснээр шүүхгүй, чихэндээ сонсогсноор шийдэхгүй гэж хэлсэн. I would like to have a spirit of wisdom and understanding. За би лав эзний мэрэгэн ухаан болон ухаарл ойлголтын сүнсийг авмаар. I'm open to a wisdom of spirit of counsel and might. Тэгээ би лав зөвлөгөөний болон хүч чадлын сүнсийг авмаар байна. But it says here, his delight, that's Jesus, is in the fear of the Lord. Тэгтэл Есүс хэлж байгаа эзнээс эмээхүү дотор энэ нь байдгиймаа гэж хэлсэн. Jesus understands that the fear of the Lord is so important. Тэгэхээр Есүс энийг хэлэхдээ тэр эзнээс эмээхүү нь ямар чухал юм бэ гэдэг Есүс өөрийнхөө амаар More than the ability to counsel and wisdom. Тэгээд хараа энэ дээр байгаа тэр мэрэгэн ухааны, ухаарлын, зөвлөгөөний, хүч чадлын сүнснээс илүү чухал сүнс бол эзнээс эмээхүү маа гэж хэлсэн. We should delight in the fear of the Lord. Тэгэхээр бид эзнээс эмээхүүд үнэхээр хүндлэх хэрэгтэй юм аа. I'll bring you to the last point. За би хамгийн сүүлийн зүйл дээр очие. It is to tremble at his word. Тэгэхээр энэ болохоор эзний үгэн дотор үгийг эрен хааж бүр эзний үгээр сангах гэсэн утга. Philippians chapter 2, 12 to 13. За Филиппои номны 2-ын 12-оос 13 дээр ингэж хэлсэн байна. Therefore, my beloved, work out your own salvation with fear and trembling. For it is God who works in you both to will and to do for his good pleasure. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдөө авралыг айдас ба чичирлэр гүцээ. Учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх ажлын алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан өөрөө юм аа. Do you remember when Jesus was tempted by Satan in the wilderness? Тэгээ та нар мэдж гэнэ үү? Үлс ном Acts, right? Yeah. And The what? 40 days in the wilderness and Jesus was tempted by Satan. Луг тий Есүс 40 өдрийн туршид цөлд соригдсон тухай гардаг. Do you know what the last temptation is? За энэ сорилтонд байж байгаа үед хамгийн сүүлчийн сорилт нь юу байсан бэлээ? Satan tell Jesus, worship me, bow down to me. Тэгээд хамгийн сүүлийн сорилт нь юм байсан. Сатан чи зөвхөн надад мөрөгч. Now that sounds Надад familiar. л мөрөгч гэж хэлсэн тий. It sounds very familiar. Есүс хүртэл ингэж соригдсон. Тэгвэл миний хувьд бас яг энэ нэг юмтай адилхан байгаад байдаг. Many years ago in heaven, Lucifer came to God. Тэгээд маш олон жилийн өмнө Люцифер буюу эзнийг магтаг Тэнгэрлэгч эзний өмнө ирээд хэлсэн. He wanted to go above God. I wanted to go higher and higher than God. Тэгээд тэр юу ч хэлсэн бэлээ би танаас илүү алдрыг авч би таны дээр гарахыг хүсэж байна гэж. In effect, he was asking God the same thing, bow down and worship me. За тэгтэл одоо яг энэ цаг үед Есүс бол бурхан шүү дээ. Тэгээ бурхныг Есүсийг сорж байхдаа ирээд хэлээд чи надад мөрөгч. And God banished Lucifer from heaven and thrown into earth, and now he's called Satan. Харин тэр үед Люцифер эзэнтэй ингэж хэлэх үед тэр мөнхийн усаас хаягдаж хоёр дахь тэнгэр рүү хаягдсан юм аа. Тэгээд тэр сатан болсон. Then Satan comes to go against the Son of God. Харин одоо яг энэ тэр цаг үе дээр Луг номны 4-р бүлгээр юу болж байгааг гэхээр нөгөө сатан чинь дахиад Есүс ирээд Бурхны хүүгийн өмнө ирээд надаа мөрөгч. To do the same thing. Яг тэр олон жилийн өмнө хийгдсэн зүйл дахиад хийгдэж байгаа. Come and bow and worship me. Надад ирээл намайг л мөрөгч, надад мөрөгч. And Jesus gave a final statement and blow to Satan. Тэгээ яг энэ цагт хамгийн эцсийн хариуг Есүс өгсөн юм аа. You shall worship the Lord only your God. Зөвхөн өөрийн бурхан эзнийг хүндэл гэж бичигдсэн It's the same гэсэн. answer thousands of years before in heaven. Тэгээд мянган жилийн өмнөх тэнгэрт хэлэгдсэн тэр үг хэлэгдсэн юм аа. You serve him only. Зөвхөн түүнд л үйлчлэх болно гэсэн үг. Lucifer, then Satan, didn't have the fear of the Lord. Яагаад гэвэл Люцифер эзнээс эмээхүү түүний дотор байгаагүй маа. When we talk about holiness this week, Тэгээ энэ 7 хоног жингоо биднээс ариун байдлын тухай ярина. you will find out if you have fear of the Lord or not. Та тэгээд энэ 5 өдрийн сургалтанд суухдаа нэг зүйлийг л ойлгоно. Миний дотор эзнээс эмээхүү байна уу, байхгүй гэд. 10:3 says, За тэгээд Левитчүүд гэдэг номны 13 дээр those who come near me, I must be regarded as holy. за тэгээд хин надтай ойр байна би түүнийг ариун байдал дотор хадгална гэсэн.
Let me give you one Bible story and then we'll close in prayer. За тэгээ бүгдээр хамтаа нэгэн Библийн түүхийг уншаад тэгээд хамтдаа залбирцгаая. In the New Testament, in Acts chapter 12, За Үлс Чин гэрээ номны Үлс номны 12 дугаар бүлэг дээр it's just a crazy story that I thought, why was this inserted here? за тэгээд маш тэ галзуу түүхийн байгаа байхгүй юу? Тэг яаж энтэй холбогдож байгаа юм бол Let me read to you Acts 12, 21 to 23. 21-23. Hall. Okay. Okay. On a set day, Herod, King Herod, arrayed in royal apparel, sat on his throne and gave an oration to them. And the people kept shouting, the voice of God, and not of a man. Then immediately an angel of the Lord struck him because he did not give glory to the Lord, and he was eaten by worms and died. Үлс номны 12-ийн 21-с 23 дээр ингэж хэлсэн байна. Товлсон өдөр Херод Синтид хааны хувцастай заларч тэдэнд үг хэлж эхлэв. Ард олон хүний дуу биш, Бурхны дуу байна гэж хашгичгаарс байлаа. Бурханд алдрыг нь өгөөгүй тул түүнийг тэр даруй эзний тэнгэр элч цогчээ. Тийхүү тэр өт хорхоонд идүүлж өгвэ гэж хэлсэн. Now you can go and research what really happened to King Herod. За тэгээд та түүхийг судлаад үзээрэй. Хайгаад үзээрэй. Яг үнэндээ Херодод юу болсон бэ? They said he practiced in speaking in front of the people early in the morning. За тэр өглөө хүмүүстэй одоо ярилцахын тулд дадлаг хийжсэн. It says wearing royal attire apparel. За энд юу гэж хэлсэн бэ гэхээр хааныхаа хувцастай байсан гэж хэлж байна. History says he would wear a silver robe. Тэгээд тэр хувцас нь мөнгөн идлэр бүрхсэн хувцас And байсан. speaking at sunrise, the sun would strike the robe and it would shine in front of the people. Тэгээ яадаг гэхээр дөнгөж нар дэше мандах үед тэр мөнгөн дээр нарны туяа тусахад цацардаг байсан баг. And when he speaks, he says, the voice of a God, not of a man, it's the voice of God. Тэг яг энэ цаг үед ярьсан тэнгууд хүмүүс үнж бурхны дуу хоолой шүү дээ. Энэ хүний дуу хоолой биш ээ гэж хэлж байгаа. Everybody stand at awe at King Herod. Тэгээ тэд бүгд Херод хаан руу орилж ирсэн. The angel of the Lord came down and struck him. Харин гэвч эзний тэнгэр элч ирээд түүнийг яасан гэж History says зогсон гэж хэлсэн he байна. had a kidney disease Тэр бол бөөрийн өвчтөй болсон. which brought in convulsions and pain and a lot of pain until he was eaten by worms. Тэгээд бүх тэр хорхоо болон тэр хорхоонод буюу одоо тэр шавж түүнийг идэж дуусал түүний бүх бие маш хүчтэй өвдөжсэн гэж хэлсэн. Why did God do that? Яагаад бурхан энэ хүн дээр юм хийж? It's not because he wear a nice robe. Тэрний гайхалтай сайхан хааны хувцас өмссөн учраас. It's not because he speaks so well. Тэр маш гайхалтайгаар ярьсан учраас It's биш. not because he looked like a god. Тэр бурхан шиг харагдсан учраас It биш. says because he did not give glory to the Lord. Харин тэр бурханд алдрын өгөөгүй учраас гэж хэлж байна. Brothers and sisters, Ах эгч дүүс нар минь ээ. has God blessed you? Бурхан таныг өрөөсөн үү? Has God blessed your family? Танай гэр бүлийг өрөөсөн үү? Has God blessed your job? Ажлыг чи өрөөсөн үү? Do not forget to give him the glory. Энэ бүх зүйл дээр эзэнд алдрыг өргөхийг бүү март. It shows that you have the fear of the Lord. Тэгээд та эзэнд алдрыг өргөж явахад та бурхнаас эмээхүү таны дотор байна гэдэг. We have politicians today. Politicians and За government өнөөдөр officials. төр засгийн ажилчид байдаг. Тэгээд төр дүүлчилж байгаа улс төрчид байна. Very, very high in authority and rank. Маш өндөр улс төр эрх мэдэлд байна. We have religious leaders. Тэгээ маш олон шашны зүтгэлдэнгүүд байдаг. And all their success, they never gave God the glory. Тэд маш их амжилттай байсан ч хизээч эзэнд алдрыг өгдөг. And all the work that they do, they always put it to themselves. Oh, it's like a man, like a God. Тэгээд тэд яадаг гэхээр алдар хүндэтгэлийг авахдаа би бол бурхан шиг байгаа гэдэг. Хүмүүс түүнийг бурхан шиг гэж харж идэг. It's the same sin that Lucifer had. Тэгээд Люцифер буюу сатан яг л ийм гимнүгэл He was хийсэн юм. created by God, wonderful angel. Тэр үнэхээр гайхамшигтайгаар бурханаар бүтээгдсэн. Described Маш as a дээд morning зэргийн star. тэнгэр элч байсан. Түүнийг morning star буюу өглөөний үүрийн туяа гэж нэрлэдэг But байсан. never gave God the glory. Тэг хизээч бурханд алдрын нүргүүг юм аа. That's why I ask you, has ever God blessed you? Тийм учраас би танаас асууж байна. Та ер нь хизээ нэгэн цагт эзнэр өрөөгцөн үү? Given you success? Танд эзэн амжилтыг өгсөн үү? Give him the glory. Тэгвэл эзэнд алдрын өрг. There's a story of 10 lepers in the Bible. Тэгээ Библиэлд нэг 10 уян өвчтөй хүний тухай гардаг.
And these 10 lepers, I don't know why they're all together, 10 lepers. Тэгээ яагаад Библиэлд те нэг 10 уян мөн өвчтөе хүмүүс цуглараад ирсэн би бас гайхаад идэв. I said they might be attending a conference for lepers, you know. Магадгүй уян мөн өвчтөе хүмүүсийн конференцд оролцохоо явж исэн байж магадгүй. And as they were walking, they cried out to Jesus, Тэгээ явж хагаад Есүс рүү орилсон. "Have mercy on us." Бидний дээр нэгүслээ буулгаач. And Jesus says, "Go and show yourself to the priest, you're healed." Тэгээд чи идэрсэн очоод нөө дахилчид өөрсдөө үзүүлээд өгөх ёстой мөнгийг өгөө гэж And хэлсэн. they showed themselves to the priest with proper inspection, they were all healed. Тэгээд очоод дахилчид өөрсдөө үзүүлсэн чинь бүтэн идэрсэн байсан. And it says only one leper came back, Харин 10-аас зөвхөн нэг нь Есүс рүү буцаж ирсэн. knelt in front of Jesus, Есүсийн өмнө өвдөг сүгцсэн. gave him the glory. Бүх алдрыг түндөргсөн. And you know what it says? Тэгээд тэр юу хэлсэн гэж? Rise up, Бос. for you are made whole. А? You are made whole. Complete. Чи бүрэн дүрэн боллоо гэж түнд хэлсэн. Now, do you know the disease of leprosy? Тэгээд уян өвчтөе хүмүүс яадаг гэж? It eats your flesh. Тэгээд тэр уян өвчин бол бие махбодчин ороод багаар таныг So идчихэв. many lepers, they don't have ears, they don't have fingers. Тэгээд уян өвчтөе хүмүүс яадаг гэхээр жилийн туршид яадаг гэхээр чихэн Parts of their нундаг, хамар body- нундаг, ингээд өмрөө дундаг байгаа. Parts of their body are gone. Тэгээд биеийн зарим хэсгүүд ингээд өмрөө дундаг. Now, if you're healed of leprosy, Хэрв тэ уян өвчнөөс та идэрсэн бол if you have no ear, it's gone. тэгэн гут энэ чихгүй бол чихгүй л юм. It means the disease stopped, but whatever it destroyed, it's still there. Тийм. Тэгэхээр уян өвчтөе хүн идгэрэхэд чихэн унсан бол чихэн унсан хэвээрээ л идэрдэг. Jesus says Харин Есүс хэлэхдээ 10 lepers were healed, 10 уян өвчтөн идэрсэн. but only one Харин зөвхөн цорын ганц нэг ирсэн. was made whole. Тэгэхээр тэр цорын ганц ирсэн нэг нь бүтэн болсон гинэ. I believe that only one. Тэгээд тэр 10-аас зөвхөн нэг нь л чихмэх нь ургаад Ears бүтэн came болсон back. байхгүй. Чихэн ургасан. The fingers came back. Тэгээ хуруунууд нь Because the ургасан. word Jesus used was made whole and complete. Тэгэхээр Есүс юу ч хэлсэн бэ гэхээр боломжгүй нэг бүтэн болгож байгаамаа гэдгийг эндээс харж болж байгаа. So if you give God the glory, Хэрв та эзэн даалдрыг өргөх юм бол He can make you whole. таныг бурхан өөрөө бүтэн болгоно. Amen. Амен. Амен. Let's not just pray, Lord, we get healed, but we want to be whole again. Зөвхөн эдгэрээ зогсохгүй. Би бүтэн болмоор байна гэж залбираарай. Amen. Амен. Go we bow our heads, let's pray. За тэгээ бүгдээр хамтдаа эзний өмнөр залбирцгаая. Has God blessed you? Эзэн таныг өргөх болтугай. Has He given you success? Бурхан танд амжилтыг өгөх Has He болтугай. blessed your ministry, your work, or your job? Таны ажлыг, таны үйлчлэлийг, таны ажиллаж байгаа газар тэр өргөх болтугай. Did you give Him the glory? Тэгээ би танаас дахиж асууж байна. Та түүнд алдрыг өргөсөн үү? If you haven't, I'll give you an opportunity today. Хэрв та өнгөрсөн цагт алдрыг өгж харайхан амжиг бол одоо танд эзэнд алдрыг өргөх боломж байна. When you stand before God Эзний өмнө босоод зогсоод and thank Him тэгээ түүнд талархаж эхлээрэй. and give Him the glory Тэгээ түүнд бүх алдрыг for өргөөрэй. every blessing you have, Тэгээ бүхэл ивэл өрөөл танд байгаа тэр бүх нэг бүрийнхаа төлөө талархаарай. for every success. Бүх амжилтынхаа төлөө түнд алдрыг You өргөх. will renew and cultivate the fear of the Lord in your life. Харин яг ингэж эзнийг алдрыг өргөх тэр цагт эзнээс эмээх хүн таны дотор орж ирэх болно. Give Him the glory. Бүү эзэнд алдрыг өргөцгөө. Give Him the glory. Эзэнд алдрыг өргөцгөө. Thank Him. Be the only leper that came back. Тэр 10 уян өвчтөе хүмүүс эдгэрсэн ч нэг нь буцаж ирсэн. Тэр нэг шиг байгаасаа гэж үзэж. That's why we come to church every Sunday. Тийм учраас бид бүтэнсээ өдөр болгон чуулганда ирдэг. Because He done so much in our lives. Яагаад тэр бидний амьдрал дэндүү их зүйлийг хийсэн There's юм not аа. enough Sundays to give Him the glory. Үнэндээ бол бидэнд эзний хийсэн зүйлд алдрыг нь өргөхөд хичнээн олон бүтэнсээ хангалттай биш юм аа. I charge you, brothers and sisters. Тэгээ би та нарыг үнэхээр цэнэглэж байна. Treat the fear of the Lord as a treasure. Эзнээс эмээх үг эрдэнэс мэт хадгалаарай. Protect it in your life. Өөрийнхөө амьдрал дотор эзнээс эмээх үг хамгаалаарай. It will keep you from the snares of death.
Тэгээд ягаад гэвэл тэр үхлээс хамгаалдаг юм а гэж хэлсэн байна. You become a friend of God. Тэгээд та түүний найз болдог юм а гэж хэлсэн байна. And it becomes a fountain of life for you. Тэгээд таны дотроос яг тэр амийн гол урсж байгаа мэт байх. Yes, there will be time we tremble at His presence. Тэгээд бид эзний сүрж ахлантай оршууд байх болно. There will be times we tremble at His word. Тэгээд эзний гайхамшигтай үгийн дотор байхад. But when we give Him the glory, Тэр үед харин эзэнд алдрыг нь түүнд алдрыг нь өргөх болтугай. He makes us whole again. Тэгээд тэр биднийг бүтэн болгох юм аа буцаа. So I'm going to give you like a few 1 or 2 minutes. Тэгээд би танд 1-2 минутыг өгч байна. And I want you to raise your hand if you want to give the Lord the glory. Эзэнд алдрыг өргөхийг хүсэж байгаа бол гараа өндөр төргөр. And I want you to be free. Тэгээд таныг их чөлөөтэйгээр Say залбирах. whatever you want to God. Амаас юу гаргаж хэлхийг хүсэж Say, God, I тэр give you the чөлөөтэй glory. хэлээрэй. I thank you. Go ahead. Let's spend a few minutes. Тэгээд хэсэг минутын туршид бүгд эзний өмнө залбирцгаая.